За бүгдээрээ хичээлээ эхлэе. За 3 цэцэг тус эдэн нь ийм утгаар дээрээ. Харагдахгүй байна уу? За бүгдээрээ чимээгүй. Харагдана. Бүгдээрээ чимээгүй ээж. За энэ тэгэхээр 3 ягаан цэцэг нь нийт 3 цэцэгний 2 нь ягаан нийт 3 цэцэгний 1 нь улаан. Үүнийг харьцаагаар илэрхийлэх юм бол хоёрыг харьцах нь 1. За ингэж бичгэнэ. За нийт энд хэдэн цэцэг байна? За асуултанд хариулахаар Мики нэгэд ирээрэй. Нийт энд хэдэн цэцэг байна? За 6 цэцэг байна. 6 цэцэгний маань хэдэн ягаан байна вэ гэхээр нийт 6 цэцэгний 6-ны 4 нь. Харагдана. За 6-ны 4 нь ягаан. За нийт 1 2 3 4 5 6 цэцэгний маань хэдэн улаан байна вэ гэхээр 6-ны 2 нь улаан. За үүнийг харьцаагаар бичих юм бол 4-ийг харьцах нь 2 гэт. За ингэ бичгэнэ. За энийг бичих гээд байгаа бүгдээрээ сайхан хараад явчихсан юм. За дараагийн слайдыг харуулъя бүгдээрээ. За дугуйн хэсгүүдийг ажиглаад харьцаа бичээрэй гэж. За энэ дугуйн хэсгийн цагаан хэсгийг бүх хэсэгтэй харьцуулахад цагаан хэсэг нь 1 байна. Харьцах нь 3. 3 баасны цагаан хэсгийг гэсэн болохоор урталтаа цагаан байна. За цагаан хэсгийг ягаан хэсэгтэй харьцуулахад 1-ийг харьцах нь 2 байна. Ягаан хэсгийг бүх хэсэгтэй харьцуулахад хэд вэ гэхээр ягаан хэсэг хэдэн хэсэг вэ? За 2 хэсэг нь байна. Бүх хэсэг нь 3. За харьцаагаар бичих юм бол за юм байна. Ягаан хэсгийг цагаан хэсэгтэй харьцуулахад гэж. Тэгэхээр ягаан хэсэг гэсэн учраас ягаан нь урдаа ороод цагаан хэсэг нь 1. За харьцаагаар ингэж тэмдэглэнэ. За энийг яхаа харчих бүгдээрээ. За бүгдээ уншаарай. 15 см-ийг багасгахаарай гэж. За бүгдээ дэвтэр дээр 15 см-ийг 3 дахин багасгах зураарай. За багш нь Мики нэгэд дээр 15-ыг 5 дахин багасгах гэсэн байна. 15-ыг 5 дахин багасгах. Энэ үү? 3. За 3 5 дахин багасгаар зурхаар 3 см. Өөр Мики нэгэд дээр заяа. Мики нэгэд дээр. Яг тэгэхээр 15 см 5 тавгаад 3 см. За см-ийн нэгийг бодоорой гэсэн байна. Нэгийг.
3-ны 1-ийг бодоорой гэсэн. Хаж бидний ингээ бодсон. Будсан хэсгийг удаагүй хэсэгтэй харьцуулаарай. За энэ нэг өдрийн хацаагаар бичээрэй. Цагаар. Будсан хэсгийг удаагүй хэсэгтэй. За тэгэхээр будсан хэсэг нь хэдэн хэсэг байна вэ? 1 байгаа учраас харьцах нь удаагүй хэсэг нь хэдэн хэсэг байна вэ? 2 хэсэг байна. За жоо бив журамтай хамаагүй хичээлдээ оролдохгүй хичээлдээ анхаарч явна шүү. За зарна. Будсан хэсгийг харьцуулаарай гэсэн юм. За будсан хэсэг маань 1 хэсэг байгаа учраас бүх хэсэг нь 3. Тэгэхээр харьцаагаар бичих юм бол 1-ийг харьцах нь 3 гэж. За бичсэн үү? Бүгд уншаарай. Бодлого уншаарай. За зүйтэй. Энд ямар өнгийн бодог байна вэ гэхээр шар бодог байгаа юм. За шар бодог байгаа юм байна. Бас цэнхэр бодог байгаа юм байна. За энэ хоёр бодогны маань аль нь нэгэн харьцаатай байна гэж байна. Аль нь нэг хэсэг байна гэсэн үг. Шар нь урдаа байгаа учраас шар нь 1. Харьцаагаа бичлээ. Цэнхэр нь яаж ирв? 2 гэсэн учраас цэнхэр нь 2. За 1-ийг харьцах нь 2. Тийм харьцаатайг холиход ямар өнгө үүсэх вэ гэж байна. Та нар ямар өнгө үүснэ гэж бодож байна? Тэгэхээр эндээс аль өнгө нь илүү ороод байна энд? Цэнхэр өнгө нь илүү орж байна. Шар өнгө нь 1 хэсэг байлаа, цэнхэр өнгө нь 2 хэсэг байна. Тэгэхээр мэдээж харна цэнхэр нь арай илүү ийм өнгө үүсэх юм байна. За дараад нь. Тэр өнгө 1/3 харьцаатай байлна. Тэгэхээр шараа 1 хэсэг хийгээд тэр 3 харьцаатай. Тэгэхээр сурвал шар 1 гэрчим, цэнхэр 3 гэрчим байх. За ингээд өнгө нь одоо яаж өөрчлөгдөх вэ гэж. Нэг тийм сайхан бодгаар хичээлийн дараа дуртай. Шараас нь 1 тусал цэнхрээс нь 2 тусал. Тэгээд хооронд нь болохоор ямар өнгө үүсэх вэ? За нэмээд 1 цэнхэр тусал нэмэх юм бол яаж өөрчлөгдөх вэ гэдэг гэртээ дараад нь. За энэ харьцаагаа бичсэн үү? Энд дэр сараачихгүй шүү хамаагүй. За. Нөө. За зүйтэй. За багтаа зэрэг цагтаа явж байгаа болохоос цуураж явах яа шүү. Шүү. За багшаа шийдэх чи та нар сайн сонсож бай. Халах байхад 100 г гурил, 5 г давс, 15 г элсэн чихэр ордог. Нэг далханд орох давс чихрийн харьцаа бичээрэй гэж. За далханд ямар бүтээгдэхүүн орно гэж байна. Гурил орно, давс орно, элсэн чихэр. Гурил. За багш нь гурилыг чи давсыг тэмдэглэе. Элсэн чихрийг чигээд. За та нар багшийнхаа энэ самбар дээр хийсэн гэж бичээд яваад байгаарай. Гурил бол 100 г. За давс 5 г, элсэн 15 г. За авдаг харьцаа бичээрэй гэсэн байна. За тэгэхээр
Одоо энэ бүгд ингээ хатвал бүгд 5 хуваагдах учраас 15-ыг 5 гаад 5-ыг 5 гаад 5 тоо гэсэн бүгдээрээ. За хангаарай. Авшаа. За гэхэд 105 дав очих бүгдээрээ. За хаагаар таслах уу? 10-ын 10-аар таслаа. 2-оор 2 5-ын 10. За гэнэ. Энийг гэнэ. Энийг гэнэ. Тавыг 5 туваагаад 5-1-ийн 5. 5-ыг 5 туваад. Тэгэхээр давсны аврах хэмжээ маань 20. Эхний хэлээд байна гэдэг. За давсан 1 960. Энийг бусад хүүхдтэй л харагдчих байгаа бол зарим нэг хүүхэд нь харагдахгүй гэсэн байхгүй. Тэгэхээр чи өөрийнхөө хувцсыг л ярьсан. Эндээс гараад эргэж ордгийг өөрөө ямар нэгэн тохиргоо өөрөө нөөцсөн. За гурил нь интернеттэй чи холбоотой шүү дээ. За харцаа авчих гэж чихнэ. Бас мөрцрал ингэ болох. За болцсон уу? Дараагийн бодлогоор орлоо шүү. За. Ууланд улаан алим нь шараасаа 3 дахин их байхаар уутлав. Нэг ууланд 8 алим уултсан болоод 12 ууланд хэдэн улаан алим, хэдэн шар алим. Ууланд улаан алим байсан, бас шар алим байсан. Улаан алим. Улаан алимыг ишээр улаан алимыг буугаад шар алимыг ишэх гэдэг юм. Алим. Түүмөөгөө ойролцоод дагавар чимээг хаагаад байгаа шүү. За. Улаан алим шараасаа 3 дахин их байхаар. Тэгвэл шар нь 1 хэсэг, улаан нь 3 хэсэг гэсэн үг. Нэг ууланд 8 алим уудалсан бол 12 ууланд хэдэн алим уудалсан бэ гэж. За нэг ууланд дотор ийм алим байсан байна. Шар нь 1 хэсэг, улаан нь 3 хэсэг. Нийтдээ энэ дотор 8 алим. За энэ хэдэн хэсэг болж байна нийтдээ?
Улаан айлын 3 хэсэг дээр шар айлын 1 хэсэг, тэнцвэр 4 хэсэг байх юм. Тэгээд 8 айлан байгаа мэт чинь 8-аа 4-т хуваалгаа. 2 4-ийн 8. За нэг хэсэгт 2 гэдэг маань нэг хэсэгт яц байна. Энэ хэрэгчээ. People interactive writing room гэсэн. За тэгэхээр нэг хэсэг нь 2 айлам, нэг хэсэгт 2 айлам наагдаж байгаа бол за шар айлм нь 2, улаан айлм нь 6 байсан байх нь. За 12 уутанд нийт хэдэн улаан хэдэн шар айлм байсан бэ гэхээр за нэг уутанд 2 шар айлм байсан юм бол нэг үрж 12 тэнцвэр шар айлмны тоо 6 айлм 6 үржих нь 12. Ингээд. Тэр шар айлм байсан бэ? 12-ыг 6-аар үржээд за бич. Радио зөв буруугаар шалгахад нийтдээ улаан айлм 72 шар айлм 24 гэж гарч байгаа юм чинь 72-оо 24-т хуваагаад шалгахын юм чинь. Битээ хамаагүй мик хийгээд бусдыгаа уруудтаад бай. За. За багш нь микийг хаагаад байгаа. Та нар битээ хамаагүй нэгэд байгаарай. Тэгвэл энэ дээрс шаагилдаад ирсэн хэцүү юм байна. За дараагийн бодлого. За дэлгүүрт 121 хайрцаг цамц ирлээ. Нэг хайрцагт 2 шар, 3 хөх, 5 улаан цамц савлсан байв. Дэлгүүрт хэдэн шар, хэдэн хөх, хэдэн ирсэн бэ? За ингэж нэг хайрцаг дотор байгаа
цамцыг баг энд харуулж өгсөн байна. Шар 2, хөх 3, улаан 5. Тэгэхээр нэг урданд нийтдээ хэдэн цамц байна вэ гэхээр нэг хайрцагт за шар 2, улаан хөх 3, улаан 5 нийтдээ за 10 цамц. За ингээд хичээрээ 10 цамц байсан. Нийтдээ 111 хайрцаг цамц ирсэн гэж. Одоо тэгэхээр тус бүрийнх нь шар нийт хэдэн ширхэг байсан, улаан нь хэдэн ширхэг байсан, хөх нь хэдэн ширхэг байсан бэ гэдгийг олохно. Олохын тулд нэг хайрцагын дотор шар 2 байгаа. Шар 2 байгаа шүү дээ. За тэгвэл нийт шар цамцны тоог олохын тулд нэг хайрцагын дотор 2 шар байгаа. Улаан 5 байгаа. Хөх нь 3 байгаа. Та 121 хайрцаг цамц байгаа учраас бүгдийг нь яг 21-тэй өржүүлэх нэ. За үржүүлээрэй. За 121-ийг 2-оор үржил. Энэ хэд вэ? 200 242 240 байхгүй. 212 гэдэг 212 2 2 гэж 242 шар цамц ирсэн байна. За одоо улаан цамцын тоо гаргаарай. 51-ийн за 5 улаан цамц. За одоо хөх цамцныхаа тоог олчих. 3-1-3 3-2-6 3-1-3 363 хөх цамц нийт ирсэн байх нэ. За ингээд бичих. Бүгдээр ингээд хүүхдүүд нь болцсон бол гараа ингээд өргөчих. Би яг хийжтэй гэж ойлгохгүй микро хачаад гараа өргөчих. За өөрийн цалганд болсон байна. Арилахгүй шүү. За амар цалганд болсон байна. За мовчролын юу камера Криш гараад болсон байна. За. Тэр одоо харагдаж байна уу? Харагдсан уу? Өөр утсаар орсон юм уу? За дасгах. Зүгтээ сайн байна. За ариунга дууссан байна. Зүгтээ. Бүтэн баяр дууссан. За бүгд дуусчих. Дараагийн уушаарай. За багш нар шилгээ тааж чимээг сатчих. Малчин, хой нөхөр нээлсэн 180 толгой малтай. Өнөөс 5 цаг. Хой нөхрийн тоог олж харьцаагаар бичээрэй гэсэн юм.
За бүгд энэ бичиглэлийг хийгээд аваа. Хийгээрэй. Бичиглэл өгсөн. Интернет хааш шүү. За бичиглээ гэж авчих. Эхний бас давхар ичүү. Хаач харал нэг таагаад байна. Микки битээ хамаагүй нэг дараа. За 5 дахин их гэсэн учраас ийм бичиглэл хийлээ. Бүх малын тоо 180. За ингэ бичиглээч. Малчин хонь өхөрнөөсөн 180 толгой малтай. Өхөр нь хоньноос 5 дахин цөөн байв. Хонь өхрийн тоог олж харьцаагаар бичээрэй. За энд нийтдээ хэдэн хэсэг байна гэдгийг тоолноо. Энд 1 2 3 4 5 6. За нэг дээр нэмэх нь 5 тэнцэн 6 хэсэг болгоно. За одоо яах вэ гэхээр 6 хэсэг мал байгаа юм байна. Бүх малын тоо 180. 180 мал маань 6 хэсэгтээ тэнцэн хуваагдана гэсэн. Тэгэхээр 180-ыг хуваах нь 18 гараад. Магадгүй 2 оронтой гарахаар байна. 3 6 18. За 30 маань нэг хэсэгт ноогдох мал. Нэг хэсэгт ноогдох мал. Илэн сараачихгүй шүү. За энэ 30. Энэ 30. За ингээд нэг хэсэгт нь 30 мал ноогдож байгаа юм байна. 30 мал. За тэгээ эндээс харахад 30 нэг хэсэгт ноогдож байгаа мал маань өхөртэй тэнцэн учраас энэ 30 өхөр байсан. За өхрөөс 25 дахин олон учраас 30-ыг 5-таа үржүүлээ. 150 20. За энэ хөшөө шалгачих. За өхөр 30 150 гэсэн олсон учраас энэ хоёрыг хоорондоо нэмэхээр 180 болох байна. За ингэж авчих. За тэгвчэд дууссан өгтөн гараа өргөөрөө арилахгүй шүү. Амуучин шиг гараа өргөн шүү. Зүгтээ гараа гэж багш нь хэд дуусах. За тэнд нэг бүгд дуусаагүй. Жоох хүлээж таа.
За багш дараагийн бодлого уншнаа. 1. За чимээг өшөө. Чи тэгээд намайг мууч дараад унших багш сонсож байна. Усан чимээг унших. За уншаа. 1 см шар тууз дутамд 10 мм улаан дагалдах болох. Араах бүсгтийг нөхөж. Зүйтэй. За тэгэхээр 1 см. За бүгд 1 см зураах дэвтэрэн дээрээ. За 1 см шар. 10 мм. За 10 мм-ийг доорн зураарай. 10 мм чинь тэгэхээр эндээс бүгдээрээ харъя. 1 см. Энэ битээ дахин мик нэгэд л да. Би шагналаа. Мик дахин нэхгүй шүү. За тэгэхээр 1 см 10 мм хоёр маань хоорондоо тэнцүү. Тэнцүү ойлголт авах нь шүү дээ. Тэгэхээр 1 см шар тууз авлаа 10 см улаан тууз нэмнэ гэхээр хэмжээ нь адилхан учраас за эхлээд энэ эхний үгснэлийг бүдрээ хараарай. 3 см байна. 3 см шар тууз авлаа. Тэгвэл улаан тууз хэсгийг нэмэгдэх вэ? Шар тууз 3 см-ийг авлаа. Улаан тууз хэдийг нэмэгдэх вэ гэхээр 10 мм улаан тууз чинь л адилхан 1 см шүү дээ. Тэгтээ зэрэг 30 мм. За тэгэхээр энд яах нь вэ? Энд 30 гэж нөхөх нэ. 30 мм. За улаан тууз нь 40 мм байгаа бол хэдэн сантиметр шар тууз авсан гэсэн үг байна уу? Дөрвөн сантиметрийг авсан гэсэн үг байна. За шар тууз 8 мм сантиметрийг авсан бол улааныг хэд дагах вэ? За ариунгаар анууж хариулаарай. Ануучин микэ нэгэд нэг хариулчих. 8 см. Тэгээ 80. Яа, 80 мм байна. За. За одоо улаан нь шар нь. Улаан 10 мм-ийг авсан бол шар нь хичнээн байх вэ? Өөрийн цалин хариулаарай. Өөрийн цалин хариулаарай. Өөрийн мик нээж байгаа юм гэж. Амарч байгаа хариулж. Мөгч хариулаарай. 10 мм улаан тууз авсан бол шар тууз нь хэдэн сантиметр байна гэсэн үг вэ? За хариул. 1 см гэсэн үг. За бүгдээр болцсон уу? За. Имээ.
цайгаа сүлэхдээ ус сүүний харьцааг 2-1 хэмжээтэй сүлэх. Харин 3-1 болон өөрчлөлт сайнны өнгө амт гэрхэн өөрчлөлтийг ярилцаарай. За энэ үнийг Сан 2 сүүн 1 байдаг гэм харьцаагаар. За усан 3 болгоод сүүн 1 байвал яаж өөрчлөгдөх вэ? Эсвэл 1-1 байвал яаж өөрчлөгдөх вэ гэж. За ийм байхад яг ингэж сүлдэг баг. За тэгэхээр энэ арай усаа хийсэн мэ тийм ээ? Усаа хийчихвэл яах вэ? Таймер яаж болох? За усаа сүү хоёроо тэнцээ байвал яах вэ? За гэртээ энийг бодож байгаад энэ хоёр дээрээ дүгнэлт гаргаа биччихээрэй. За тэгэд өнөөдрийнх нь багшийн хичээл дууслаа. Баяртай. Энийгээ гэртээ гүйцээгээрэй.